За Монгол улсын 100 гаруй мянган иргэд татвараа бууруулаач гэсэн хүсэлтийг бол ийм Монголиогоос бол гаргалаа. За харамсалтай нь улсын хурлаас бол үгүй гэсэн юм бол хариу бол өглөө. Зэрэгт хувийн орлогын албан татвартай холбоотой эдгээр асуудлууд яг ард нь ямар тоо яригдж байгаа гэдэг талаар хэд хэдэн тайлбарыг та бүхэнд өгье. За нэгдүгээрт бол 30 хоногийн дотор 100 мянга гаруй хүн бол хүсэлт ийм Монголиогоор илгээсэн. За 85% нь бол 18-аас 40 насны хоорондын эд хөдөлмөр эрхэлж байгаа юм бол иргэд байсан гэдэг нь анхаарал татж байгаа. За энэ тоог юу харуулж байгаа гэхээр манай Монгол улс төр хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс цалингаасаа төлж байгаа хувийн орлогын албан татварыг төлөх дургүй байна гэсэн ийм зүйл шууд ойлгож байгаа. За нөгөөртэйгээр энэ хүсэлтийг гаргасан нийт иргэдийн 62% нь Улаанбаатар хотоос бол хүсэлтээ гаргасан байна гэсэн. Тэгэхээр эндээс бид нар ямар зүйлийг ойлгож болох вэ гэхээр Улаанбаатар хотод ажил хөдөлмөрлөл эрхэх юм бол татварын дамд маш өндөр байгаа юм ба гэдгийг бол иргэд өөрсдөө хүсэлтээр бол харуулж байгаа гэсэн ийм ард нь тоол явж байна. За хэрвээ энэ татварын хууль өөрөө батлагдаад улсын хурлаар орсон бол яг одоо статистикийн хорооноос гаргасан дундаж цалин буюу Монгол хүний 2.4 сая төгрөгийн цалингаас гар дээр авж байгаа цалин өөрөө 190 мянган төгрөгөөр бол нэмэгдэх ийм бол үндсэн тооцоолол гарч байгаа маа. За яг одоогоор бол иргэд бол цалингаа аваад араас эндээшээ асууж байгаа. Эндээшээ асуусан дүнгээсээ бол хувийн орлогын татвар бол төлж байгаа. За иргэдийн гар дээр бол харьцангуй их мөнгө очих нь гэсэн нэг ийм ард нь бол логик тооцоолол явж байгаа маа гэсэн үг. За үүний бол хамгийн гол шалтгаан юу вэ гэхээр манай Монгол улсын үнийн өсөлт гэдэг ийм аюултай зүйл бол эдийн засгт явагдаж байна. Инфляц ер нь бол яг албаны мэдээлэл бол 10%-аас бол буурахгүй бол байгаа. За яг бодит байдал дээр хэдэн хувь байгаа вэ гэднээс тодорхойгүй юм зүйлүүд бол ажиглаж байна. За ямар ч тач маш багаар сүүлийн 5 жилийн инфляцийн түвшин ер нь ямар байсан бэ гэхээр за ерөнхийдөө 57%-аар бол энэ хуримжлагдсан инфляцийн түвшин бол хэмжигдэж байгаа гэсэн. За 5 жилийн хугацаанд хамгийн гол асуудал татвар нэмэгдсэн, татварын тоо төрөл нэмэгдсэн, за эсвэргээрээ инфляцийн дарамтад орсон. За ингээд иргэдийн орлого нь өөрөө энэ 57% давж чадсан уугүй юу гэдэг маш их мэргэлзээтэй асуудал бол байгаа. За хоёрдугаарт бол мэдээж манай төгрөгийн ханш бол тогтмол бол унж байгаа. 44.8%-аар төгрөг бол унаад явж ирсэн ийм асуудлууд байна. За нөгөө талаар манай Монгол улсын татварын орлого за эдгээр жилүүдэд бол 6 дахин нэмэгдсэн бол эсрэгээр өрхийн орлого өөрөө 3 дахин нэмэгдсэн гэсэн ийм тооцоолол яригдж байна гэсэн үг. Тэгэхээр ард нь бол ямар тоо үзүүлэлт яаж байгаа вэ гэхлээр манай Монгол улсын төсвийн данхаалт маш их байна. За төсвийн данхаалт байгаа учраас түрүү миний ярьсан инфляцийн түвшин маш өндөр байна. Бараа бүтээгдэхүүн нь маш өндөр явагдаж байна. За ингээд иргэдийн хамгийн сүүлийн энэ санхүүгийн бэрхшээлээ давах арга нь бол ингээд татвараа багасгах ийм хүсэл бол орж ийнэ гэсэн нэг ийм зүй тогтоол эндээс бол харагдаж байгаа гэсэн. За манай Монгол улсын төсвийн данхаалтыг аваад үзэх юм бол 2016 онтой харьцуулаад үзэх юм бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бол 3.4 дахин ихсэн байна л да. За эсвэргээр манай Монгол улсын иргэдийн эдийн засгийн чадамж өөрөө 3.4 дахин өснө гэдэг бол маш юм эргэлзээтэй. За ерөнхийдөө 9 их найдар хэмжигддэг байсан манай Монгол улсын төсөв 2026 онд 31 бараг 32 их найд төгрөгөөр бол ингээд батлагдаад өндөр өсөлтөд бол явж байгаа гэсэн. За ингээд манай Монгол улсын энэ төсөв хаашаа явдаг вэ гэдээ хараад үзэх юм бол 75.5% нь төсвийн зарлагын урсгал зардал гэдэг ийм зүйл рүү явж байгаа. Цалин, тэтгэвэр, халамжлуу дийлэх мөнгнүүд бол явж байгаа. За мөн төрийн татаастай хөнгөлөлттэй сангуудаар дамждаг ийм зээлүүд бол гарч байгаа гэсэн. Тэгэхээр энэ нөхцөл байдал эдийн засгаар юу ажиглагдав вэ гэхлээр манай Монгол улс төр бол татвараас авсан мөнгөө за шууд мөнгөний зах зээл рүү оруулдаг гэсэн. Тэтгэвэр, цалин, халамжны мөнгнүүд хаашаа явдаг гэхлээр иргэдийн ногд ашиг дээр бас нэмэгдэн иргэдийн шууд харилцах данс руу бол явдаг. За ингээд инфляц дээр бол маш их нөлөө үзүүлдэг гэсэн ийм тоо дүр зураг бол ажилладаг байна. За дараагийн нэг асуудлыг өгөхлөөр манай Монгол улсад өөрөө татвар ер нь хэр бодиттой юм бэ гэсэн нэг ийм асуултад хариултанд бид нар хариулт болох ёстой. За сүүлийн жилүүдэд манай Монгол улс төр татвар өөрөө багасаагүй эсвэргээр маш ихсэн гэсэн ийм дүр зураг бол ажиглагдж байгаа маа. Зэрэгд манай Монгол улсын хувьд бол хувь хэмжээ нэмэгдсэн татвар сүүлийн 10 жилд 11 төрлийн татвар бол нэмэгдсэн байна. За нийслэлийн авт тээврийн татвар бол иргэд хамгийн нөлөөлж байгаа нь 3 дахин өссөн ийм бол татвар байна. За нийт татвар төлбөр хураамжийн тоо бол 30-аас 13-аар албан татвар одоо ийм категорийн татварууд бол араас нь бол явж байна. За ингээд манай Монгол улсын хувьд бол татварын орлого бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 4.9-өөс 27 их найд төгрөг болж нэмэгдсэн. За ингээд татварын орлого өөрөө засгийн газар нэмэгдэж байгаа. За эсвэргээрээ үргэн одоо ийм үргэлгэн зарцуултыг бол манай Монгол улсын засгийн газар хийж байгаа гэдэг ийм онцлог ийм тоонууд бол байгаамаа гэсэн үг. За ингээд эцэстээ энэ төсвийн өргүү зарцуулт
иргэдийн авж байгаа цалин, хадгаламжинд байгаа мөнгө, үн цэнийг унгаадаг. Яаж вэ гэхээр мөнгөний нийлүүлэлтээр бол унгаадаг гэсэн. За 2006 оноос 2026 оны хооронд бол ийм хоёр мөнгөний төвшин бол бараг 3 дахин ихсэн ийм үзүүлэлт бол ард нь бол явагдаж байна. За ингээд мөнгөний нийлүүлэлт маш их байгаа учраас манай Монгол улс дээр инфляц, үнийн өсөлтийн дарамт бол ихсэж байна. За ингээд татвар өөрөө эсэргээрээ иргэдийн сайхан амьдрал, за иргэдийн авж байгаа цалин, за иргэдийн энэ амьдрах орчин авж байгаа төрийн үйлчлэгийг өөрөө нэмэгдүүлэх ёстой байтал за эцсийн эсрэгээрээ инфляц, мөнгөний энэ хэвлэлт болж за ингээд бол авж байгаа цалин нөр үнгүүдүүлдэг гэсэн нэг ийм асуудал бол яригдж байгаа гэсэн. За ингээд бодит байдал тоон дор яадаг вэ? За хэрвээ манай Монгол улсын энэ татврын орлого нь өөрөө маш өндөр авагдаад за Монгол улс магадгүй засаглалын хувьд, дэд бүтцийн хувьд сайжраад иргэдийн боловсон сайжраад ингээд бүх индексүүд нь сайжруулсан бол яагаад авилгалын индекс өөрөө буураад байгаа вэ? Улам муу болоод байгаа вэ гэдэг ийм асуулт бол ард нь яригдж байгаа. За манай Монгол улсын хувьд бол 182 оноос бол 124-д бол энэ авилгалын индексээр бол хэмжигдэж байна. За ингээд төсвийн мөнгө гарч байгаа, хааш орж байгаа гэдэг нь тодорхой. За ингээд хоёр тоо хоорондоо уялдаа хамааралтай юм байна гэсэн нэг ийм төр зургууд бол ажиглагдж байгаа юм аа. За магадгүй энэ хувийн орлого нь албан татварыг 1% болгохтой маш олон эдийн засагчнаар бол эсэргүүцсэн. За учир нь юу вэ гэхээр шууд төсөв дээр ойролцоогоор 5.4 их 80 төгрөгийн алдагдал үүснэ гэсэн ийм тайлбар бол хэлж байгаа. За гэхдээ манай Монгол улсын төсөв өөрөө ямар амжилтанд хүрээгүй өндөр төсөвтэй төслүүд байгаа бай гэдгийг бид нар энийг эргээд харах бол ёстой байх. За жишээ нь бол RFID систем 10 тэрбум бол бүтлгүүцсэн төсөл байх жишээ нэ. За бусад энэ маш олон тоо хэмжээний төслүүд, соёлын төв зэрэг маш олон ийм төсвүүд бол одоо хэмнэх юм боломжтой. Тэгэхээр татврын өөрөө төр буруу ашигласнаас болоод ингээд иргэдийн цалин өөрөө багасч байгаа гэсэн ард нь бол энгийн тооцоолууд бол байна. За мэдээж бол энэний хамгийн том симптом илэрхийлэл нь энэ авилгалын индексээр гарч байгаа юм шүү гэсэн нэг ийм тайлбар бол та бүхэнд хүргье. За ингээд капитал нэвтрүүлгээс та бүхэнд ер нь манай Монгол улсын сүүлд яригдсан хувь хүний орлогын албан татврын нэмэлт өөрчлөлттэй холбоотой хэд хэдэн тайлбар та бүхэнд хүргэлээ. Анхаарал татсанд баярлалаа.